Ердөө ганц минут сонсоод үзээрэй. Муурны хоёрын аль нь тэжээгээд илүү хэцүү вэ? Муурны хувьд өс нь их ундаг. Мууртай хамт амьдрахад таны бүх хувцсыг муурны өс чимэглэх ба таны идэх хоол заримдаа муурны өсний амлагчтай байна. Хүн сандал бодон гэж аль нэг хэсэг урагдаж цоолсон байх ба танайх өшөлтөө бол бүрч хэцүү. Муурныхаа эсийг сайн сольж байхгүй бол танаа гэрээс хурц эвгүй үнэртэх болно. Нохойны хувьд телогчдын хэлснээр нохой кориос илүү цаг ганцаараа нь үлдээхэд стресст орж гониглох хандлагатай байдаг. Тиймд баян хамт байхгүй бол хэцүү. Мөн өдөрт багадаа нэг удаа салхилуулах хэрэгтэй бөгөөд жоохон хүүхэд шиг юу ч хамаагүй амандаа хийжигдэг болохоор юу амандаа хийснийг шалгаж байх хэрэгтэй. Гэрт амьдрахад дуу чимээ ихтэй 3 сард багадаа нэг удаа усанд оруулах хэрэгтэй гэх мэт. Энэ бүгд наацхийн хэцүү зүйлс бөгөөд муурны хой тэжээн гэдэг өндөр үүрэг хавьцлага болохоор та өөрөө үүрэг хариуцлагатай бэлэн болсон цагтаа амтан тэжээгээрэй. Таны бодлоор аль нь тэжээгээд илүү хэцүү вэ?